холбогдох суманд бол хамтарсан баг 2017 оноос эхлээд ер нь бол яг хамтарсан багийн чиглэлээр үйл ажиллагаа яг явуулаад ирсэн. Хамтарсан баг бол аймаг улс орон нутгийн хэмжээнд зохион байгуулагдсан сургалтанд хамрагдаад хамтарсан багийг одоо бий болгосноор хамгийн одоо чухал давуу тал нь юу вэ гэхээр сумын удирдлага буюу сумын засаг даргаар ахлуулад холбогдох одоо мэрэгжлийн байгууллагууд буюу эмнэлэг цагдаа за сумын нийгмийн ажилтан сургуулийн нийгмийн ажилтантай ийм баг бол байж байгаа. Эдгээр нөгөө багийн хүмүүсэнд бүгд нийлээд нэгдсэн хэлбэрээр нөгөө үндсэн одоо гэр бүлийн болоод янз бүрийн хэлбэрээр хүчирхийлж төрчихөж байгаа зорилттой хүмүүстэй ажиллаж байгаа. Ингэснээр нөгөө нийгэмд үүсэж байгаа юмнуудыг бүгдээрээ ярилцаад асуудлаа гаргалгаа шийдээд ингээд хандаад явж байгаа. Урд нь бол зөвхөн одоо цагдаагийн байгууллагаар дамжаач гэдэг юм уу? Эсвэл нэг хүн эмнэлэг дээр очиод одоо янз бүрийн хүчирхийлж төрсэн хүмүүсэнтэй дарагддаг ч гэдэг юм уу? Иймэрхүү асуудлууд байсан. Энийг бол хуулиар зохицуулаад хамтарсан баг ажилласнараа бол энэ нэлээд үр дүнтэй цаашдын одоо уг учиг үзүүрийг олж одоо ингээд асуудал шийддэг болсноор онцлогтой байна.